Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 53 дугаар байрны оршин суугчид урд шөнө нойргүй хонжээ. Дээврээс нь gooцсон их усыг тогтоож дийлэхгүй ах トゥ хамаатан саднаа хүртэл дуудсан байв. 5 давхар орон сууцны дээврээс gooцсон ус 1-р давхрын айлд хүртэл нэвтэрсэн гэд бодохоор хэдий хэрийн ус gooцсон нь ойлгомжтой. Энэ талаар ус шавхаж хонцсон оршин суугчид энхүү ярьж байна. Урд чинь 11 хагасаас эхлүүлээд ёсоо шүүрэн шанах шиг гоочж байгаа. Хоёулаа байсан учраас хоёулаа шавхаад дийлэхгүй. Аргаа ядаа түн дуудаад сөөхөн дараараа уцсан. Нэг цагт эс хойш би товт нь уцсан. Уцсан. Өглөө 8 боллоо. Орон сууцтай ярьлаа. Орон сууц манах усаалддаг л айлд очдөг. Дээврээс усаалцсан айлд очдгоо. Тэгжээд л энэ өөрөө орж ирээд сөөхөн дараагаа орж ирээд энэ компани Steam MM гэсэн компани одоо яг энэ дээврийн хариуцсан инженер гэж залуу орж ирсэн. Тэр залуу орж ирээд одоо энэ яа ийм боллоо гэдгсэн. Тэгээд тоохгүй энэ ийм айлдад ийм дээвэр ингээд задгаа орхичиход унтчихийдэг нэрээ. Тус байрны дээврийн засварыг ST компани хийсэн ажээ. Агаржуулагч хоолой байршуулах гэсний улмаас дээврийг цөмлөж орхисон хэмээн оршин суугчид ярьж байна. Заавал харгалж үгүй шүү гэдэг өөр онцгой даавал өгсөн байхгүй юу? Онцгой нөхцөл дээр зааж өгсөн. Цагаар нөхцөлийг заавал харгалнаа гэж. Энийгээ гүйцэтгэх компани өөртөө ингээд хариуцахгүйгээр одоо юм хариулахгүй байна л да. Энэ нь бол энэ дээр бол нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хэмт тавьж байгаа л да манай нэг. Хэмтээ инженерээсээ яг аялал техник зөвшөөрөл авах хэрэгтэй. Хэмтээ инженер нь яг одоо цагаараа харсан юм хараагүй юм тэрийг одоо яг мэдчих байна. Одоо нөхцөлөөр ийм байдаг хүссэн юм чинь дараагийн шатны арга хэмжээ яарал авах зураг байна. Тэгээд энэ араа захиад яг ерөнхийдөө бол хяналт байна. Тэ. Одоо сөөч гэсэн эдгээр захиад авч байгаа зүгээс бүгд энийг чи хянаж авах хэрэгтэй шүү. Юу хийж байна? Одоо энэ бол дампуу юм хэлсэн. Мэдээд байхны хүн ирээд шалах байхгүй. Энд ч одоо юу болж байна? Яаж юм энэ? Тэр 30 цэгүүд их дампуу байсан ба. Одоо зарим ганц нь хар цаас нь ангайтсан байж. Тэр завсаач л усаар шүү. Эний чинь нэг 30 минут усаар. Ийхүү нэг компани хариуцлагагүй үйлдэлээс болж нэлээд олон айл хохирчээ. Айлуудын хохирлыг хэрхэн багжуулах нь одоогоор тодорхойгүй байна.